Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарыг чадваржуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар багш нартай өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд төрийн өмчөд 79 багш, хувийн эмшилт 23 багш, мэргэжлийн боловсролын сургууль 8 багш, нийт 110 математикийн багш ажиллаж байна. Үүнээс 40 орчим хувь нь 15 хүртэлгчил багшлсан туршлагатай. Эдгээр 15 хүртэлгчил ажилласан залуу багш нарыг сургалтад зайлшгүй хамруулах бол 15-аас дээш жил ажилласан багш нар өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой. Сургалт 1 жилийн хугацаанд 3 удаа зохион байгуулагдана. Эхний ээлжийн сургалт 2 дугаар улирлын сурагчдын амралтаар буюу 4 дугаар сарын 7-ноос 11-ний хооронд 5 хоногийн хугацаатай явагдана. Математикийн заах арга зүйн нэгдлийн багш нар Дархуул аймгийн хэмжээнд сургуульд хичээл зааж байгаа багш нарыг чадваржуулах 3 жилийн хөтөлбөрийг өнөөдөр зарлж хэрэгжүүлэхээр болж байна. За нийтдээ Дархуул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн эмчийн сургуулиудад математикийн хичээл зааж байгаа 110 орчим багш байна. За үүнээс 15 жил хүртэлх ажиллаж байгаа залуу багш нар нийт багш нарын 40 орчим буюу 57 багш байна. Тэгэхээр эдгээр багш нарыг бид нар илүү чадваржуулах, хүүхдүүдэд өгж байгаа мэдлэг мэдээлүүд нь илүү чанартай, хүртээмжтэй, заах арга зүйн хувьд илүү чадварсан байх ийм зорилгыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ зорилтынхаа хүрээнд эдгээр багш нарыг ялангуяа 15 хүртэлх жил ажилласан багш нарыг бол заавал хамрагдах нөхцөлөөр 15-аас дээш жил ажилласан багш нарыг бол өөрсдийнх нь хүсэлтээр энэ сургалтанд хамруулахаар ингээд төлөвлөж байгаа. За жилдээ нийтдээ 8 удаагийн арга хэмжээгээр хөтөлбөр маань хэрэгжснээр залуу багш нар маань чадваржуулах боловсролыг эзэмшиж явна гэсэн үг. За энд зөвхөн багш нар хамрагдахгүй бас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн буюу ялангуяа 11, 12 дугаар ангийн яг энэ чиглэлээр суралцж байгаа хүүхдүүдийг бас хамруулах боломж бас биднэрт нээгдэж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ хүрэлцээрс нийт багш нарыгаа бидний зарлж байгаа хөтөлбөрт бас амжилттай хамрагдаасаа гэж хүсэж байгаа. Сүүлийн үед төрийн өмчийн багш нар хувийн хэмжилт ажиллах сонирхолтой болсон иймд төрийн өмчийн сургуульд туршлагатай шилдэг багш нараа авч үлдэхийн тулд нийгмийн баталгааг нь бодлогоор хангана гэлээ. Тухайлбал энэ жилээс тус хичээлийн багш нарын амьдрах орон сууцны урьдчилгаанд хөнгөлөлт эдлүүлэх хөтөлбөрийг зарлана гэж аймгийн засаг дарга мэдээллээ. Математикийн заах арга зүйн нэгдлийн багш нарын хувьд нэг онцлог зүйл нь яг энэ хичээлүүдийн үндсэн суурь учраас энэ чиглэлийн ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн сургуульд хичээлж байгаа багш нарыг яг сүүлийн үеийн нэг үзэгдэл бол хувийн эмчийн сургуулиуд нь тодорхой нийгмийн болцоог, боломжийг хангаж өгөх зорилгоор татан авах юм үзэгдэл маш их байгаа. Тэгэхээр энийг бид нар хамгаалж үлдэх, өөрөөр хэлбэл ерөнхий боловсролынхаа сургуулиудын нийт хүүхдүүдийн маань 90 орчим хувийн сурж байгаа төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд энэ чадварлаг багш нарыг авч үлдэх нийгмийн баталгааг хангах хөтөлбөрүүдийг энэ жилээс эхэл зарлана. Энэ жилийн тухайд бид нар яг энэ математикийн чиглэлээс тодорхой тооны багш нарыг нийгмийн баталгааг хангах орон сууцны урьдчилгаа хөнгөлтийг эдлүүлэх ийм боломжийг зарлж өгж энэ багш нараа авч үлдэх ийм бодлогыг бас хэрэгжүүлэх болсон гэдгийг бас сая зарлж мэдээллээ. Тэгээд энэ хөтөлбөр маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Аймгийн хэмжээнд жил бүр нийт төгсөгчдийн дийлэх буюу 70 орчим хувь нь математикийн хичээлээр эсэлтийн шалгалт өгдөг гэсэн судалгаа байна. Иймд тус хичээлийн багш нарыг чадваржуулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.